Хүнсгүүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас малчтад туслах сайн санааны аяныг санаачлан өрнүүлсэн. Энэхүү аянд 100 гаруй аж ахуй нэгж газар 80 гаруй иргэн нэгдэж 300 гаруй сая төгрөгийн хандивд тусламж цуглуулсан байна. Өвлжилт хүнд байгаа Ховд аймгийн Захын сумдад хандийн тусламжийг хүргэлээ. За бид Ховд аймгийн Алтай сумд ажиллаж байна. За энэ сумын хувьд бол өвлжилт хүндэрч магадгүй сумуудын тоонд орж байсан. За Ховд аймгийн баруун 3 суманд бол өвлийн ихэнх сардаа бол анхны засвал их зузаан унсан. За гутлын төрүүнээс дээш хэмжээний хамгийн нэмгэн газраа л ихэд гутлын төрүүнээс дээш ингэж орсныг ярьж байна. Харин түүнээс хойш бол харин зас ороогүй. За орсон ч гэсэн их бага орж исэн учраас үйлчлэлт бол одоо харин гайгүй. Засвал их доошоо суусан байдалтай байна. За зарим малчид энэ Алтай сумын зарим малчид бол дотороор явцсан байсан. Эргээд одоо нутаг орон гайгүй байгаа учраас эргээд ирж байгаа. За удахгүй 3 дугаар сарын сүүлээр за 4 дугаар сарын ихээр мал төлж эхэлнэ. За энэ байдлаараа бол одоо хаваржилт бол гайгүй байна гэдгийг бол малчид ярьж байсан юм аа. За мөн одоо энэ Ховд аймгийн баруун 3 сумд одоо өвлжилт эрт хүндрэх юм төлөв ажиглагдсан учраас хүнсгүдээ аж ахуй яамнаас малчид туслах аяныг одоо өрнүүлж байгаа юм байна. За энэ аяны хүрээнд Ховд аймгийн 3 суманд 10 тонн одоо ийм хивг хүргэх ажлыг бас мөн зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 140 гаруй суманд өвлжилт хүнд байна. За өвлжилт хүндэрсэн сумдад хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас баг гарч газар дээр нь ажиллан тусламжийн өвс тэжээлийг хүлээлгэн өгч байна. Ховд аймгаас бол одоо Алтай нурууны баруун талын буюу баруун 3 сум гэж нэрлэдэг. Ховд аймгийн Алтай, Үйнч, Булган гэсэн 3 сум бол сумд одоо нэлээдгүй хэмжээний цас орж ус цасын зудын байдал үүссэн юм одоо мэдээ гарсан. За үүнтэй холбоотойгоор сайдын одоо энэ аяны хүрээнд цугларсан хандвийн хөрөнгөнөөс одоо тодорхой хэмжээнийх дэмжлэгийг одоо энэ сумдад бол хүргэж ирж өнөөдөр гардуулж өглөө. Малчтад туслах сайн санааны аяны хүрээнд малчтад дийлэнхтэй малын тэжээл болон зарим айл өрхөд хүнсний бүтээгдэхүүн өгч байна. За ингэхдээ олон улсын байгууллагын тусламж дэмжлэг очоогүй. За өвлжилт хүнд байгаа сумдуудыг сонгон өгч байгаа юм аа. Ерөнхийдөө 35-аас 80 см шиг цасан мөрхөл тогтсон. Нилээ юм зут руу өвлүүлж болж байна. За сүүлд бол сайхан цагаагаар хувьд бол дулаарад бас зуттай холбоотой одоо усны халиа гараад бас 40-50 айлын өвлж явууц авцсан иймэрхүү нөхцөл байдалтай байна. Энэ хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа энэ үед бол бас манай сумын асуудлыг бол Монгол Улсын засгийн газар бас яамд хөтэж байгаа юмны зүгээс тусцаа дэмжлэг болгож бас 10 тонн хивгийг бас манай сумд хүлээлгэж өгч байна. Үнгүү бид хүмүүс баяртай байна. 2016 оны 11 сарын 13-наас 6-7 хоног хөрвүүлэн орсон их хэмжээний цасны улмаас ер нь нийт нутгаараа цасан бүрхүүл тогтож нэлээд эвгүүцсэн. Харин одоо Монгол Улсын засгийн газар болон за мөн хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас одоо бас баруун 3 сумдаа 30 тонн одоо өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж одоо ингэж гардуулж өгч байна. За энийг бол бас хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны газар тариалуулсан газрын дарга за мөн одоо бас манай Алтай сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга болор чулуун дарга гэж гардуулж өгч байна. Ингээд бас бид бүхэн бас алтайчууд бас баяртай байна. Манай чинь одоо малтай залуу энэ манайхан ч одоо эндээс нэг 100 км-ийн хавтгийн нуруунд малтайгаа өвлөж байна. Үндсэндээ одоо тэгээд цагаан сарын өнгөрөөгөл тэгэл энэ хөөт уулаар дамжаад одоо цасаан дамжаад тэгээ малын төлөвлөл цас хүнд нь жаахан хувирдахтай зэрэгэл буцаал энэ гол өрөөнд орж ирэл хаварччихтiin. Монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багтай даван туулах зорилгоор малчтад туслах сайн санааны аяныг санаачлан өрнүүлсэн. За тусламжийн цуваа эзэдтэй хүрсээр байна.